Оюутлогоо Дубайн гэрээ зурагдсантай холбогдуулаад улсын их хурлын 7 гишүүн гарын үсэг зурж Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан байгаа. Огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж бас явж байгааг мэдж байгаа хаа гэж бодож байна. За Монгол Улсын ерөнхий сайдыг томилогдоход миний бие бас одоо хэрвээ оюу толгойг ийм алдаатай байдлаар үргэлжлүүлэх юм бол өргөн барина гэдгийг томилогдоход нь хэлсэн байгаа. Ер нь бол сайхан бэлэг сайд оюутлогын гэрээнд шууд хамааралгүй юм билээ. Өмнөх засгийн газарт хэрэгжлэх газрын дараагаар ажиллаж байхдаа ч гэсэн оюу толгойн асуудалтай ажлын хэсэг засгийн газрын захирамжаар ерөнхий сайдын захирамжаар байгуулахад сайхан бэлэг сайд огт байгаагүй. За тэгсэн ирнэ хэрэгжлэх газрын дарга байхдаа өөртөө огт хамааралгүй асуудлаар явж оюу толгоон одоо холбогдох хүмүүстэй уулзаж гэр оронд нь очиж хонж өнжиж яриа хэлцээр хийж энэ бүхнийхээ үр дүнд одоо засгийн газрыг унгаж өөрөө ерөнхий сайд болсон. Үүнийхээ дараа оюутлогын асуудал Монгол улсад улам хохиролтойгоор цаашаа явж байгааг бид харж байна. Тийм учраас Монгол Улсын ерөнхий сайдыг өргөн барих энэ одоо ажилласаа бол буцахгүй. За хэрвээ та нар анзаарч байгаа шударга сэвслийн мэдээлэл уг асуудлыг цэгцэлж алдаатай таван заалтыг залруулах ийм одоо хугацаатай үүрэг засгийн газарт өгж байгаа юм. 14 хоногийн хугацаатай үүргийг мэдээлэлээр өгч байна. Өнгөрсөн 7 хоногт аюулгүй байдал гадаад дуулгын байнгын хороо хуралдаж өмнөх засгийн газрын сангийн сайд Улаан, Шадар сайд Тэрвш давг, Уул уурхайн сайд Гавыг нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж хөрөнгө оруулалтын оюутлогоон одоо бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгах юм ажлын хэсэг ажилласан. Энэ шалгалтын дүн өнгөрсөн 7 хоногт аюулгүй байдал гадаад дуулгын байнгын хороо авч хэлсэн. За мөн байнгын хорооноос 2-7 хоногийн дотор энэ шалгалтын хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт Дубайн гэрээ хоёрыг холбож байнгын хороон дээр дахиж сонсохоор болсон. Өнгөрсөн 7 хоног гэхэд одоо энэ ажлын хэсэг хилэлцэн. За түүний дараагийн 7 хоног гэхэд манай шударга сэвслийн бүлгийн мэдэгдэлд засгийн газар ерөнхий сайд хэрхэн хандж байгаагаа аль биесээр илэрхийлэх энэ гэрээг засч залруулах үүргийг бид бас энэ мэдээлэлээр засгийн газарт үүрэг болгож байгааг та бүхэн бас анзаарсан байхаа гэж бодож байна. За энэ шударга сэвслийн бүлэг бас нэг ч улс төрч нэг ч одоо их хурлын гишүүн оролцоогүй цэвэр мэргэжлийн багаас бүрдсэн ажлын хэсгийг эдийн засагч, уулуурхай эдийн засагч, уулуурхай хуулийн чиглэлийн мэргэжлэнүүдээр бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Энэ 2-7 хоногийн дотор бас манай ажлын хэсэг ажиллаж дүгнэлтээ гаргана гэж бодож байна. Ингээд энэ асуудлыг шударга сэвслийн бүлэг сонгуулийн өмнө оюу толгойн асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн. Энэ бүх процесст бас одоо онцгой анхаарал хандуулж явж байгаа бүлгийнхаа хувьд бас одоо нэлээ эцэг нь хүртэл энэ гэрээг хамгийн цаатлын хугацаанд сайжруулахын төлөө, сайжруулж Монголын ард түмэнд ашигтай зөв гэрээ болгохын төлөө хэрвээ ингэж чадахгүй бол бас дараагийн улс төрийн арга хэмжээг авахын талаар бас тууштай ажиллана гэж ингэж бодож байгаа. За тэгээд тоо баримтыг манай 2 сайд хангалттай хэлсэн учраас би нэмж юм ярмааргүй байна. Зөвхөн одоо хөрөнгө оруулалтын хэтрэлт болон санхүүгийн одоо тэр алдаанаас үүдэл бид нар 3.2 тэрбум долларыг зүгээр л алдчихж байгаа. 3.2 тэрбум доллар. 5.1 тэрбум доллараар энэ уурхай хүчин чадлаараа ажиллаад далд уурхай бүх бүтээн байгуулалтаа хийгээд хаалтаа хийн. Анхны хөрөнгө оруулалт 5.1 шаардлагатай. Мэдээж дахиад хөрөнгө оруулалтууд шаардагдана. Тэрийг энэ 5.1 тэрбумаа зарцуулаад үйл ажиллагаанаас орсон зардлаараа нэмэлт хөрөнгө оруулалтыг хийхээр ингэж гэрээнд тов тодорхой заасан. Гэтэл одоо бид 5.1 дээр нэмээд одоо 6.8. За албан ёсоор оюу толгой бол юу гэж ярьж байгааг бол бодтойгоор бид нар 8.4 тэрбумын хөрөнгө оруулалт одоо гаргацсан байгаа гэж албан ёсны тоо баримтуудаа гаргаж өгч байгаа. За энийг нь одоо 5.1-тэйгээ харьцуулахгүйгээр яагаад ийм илүү гарч ив гэдгийг огт ярихгүйгээр үг дуугуугаар хүлээн зөвшөөрсөн сая Дубайн гэрээгээр. Дээрээс нь нэмээд 6.8 тэрбум. Ингээд 15 гаруй тэрбум долларыг зүгээр л бид нар одоо 34% нь үр болгож ингэж бичгээр ийм хариуцлагагүй зүйлийг хийсэн. Ерөнхий сайд бол огцрох багтна өшөө цаашаа эрүүгийн хариуцлага ярих хэмжээнд хүртэл Монгол улсыг алдагдлалд орууллаа. Хэрвээ энэ алдаагаа засахгүй бол гэж ингэж би татуу үзэж байгаа.